Өдрөөс хойш Христийн дагалдагч нар яг энэ өдөр хамт цуглаж нэм гариг болгон буюу 7 хоногийн эхний өдөр эзэн бурхныхаа амьсныг нь магтаж баярлаж тэр үе цагаас хойш байнга нэм гариг цугладаг болж ирсэн уламжлалтай. Тийм ч учраас бид өнөөдөр 7 хоног болгоны нэм гаригт буюу эхний өдөр эзнийхээ өмнө ирж цуглаж хамт бурхны үгийг уншиж эзнийг магтдаг ийм заншилтай юм багамаа. Манай эртний 2 дугаар зуунаас ахуулаад Христ итгэгч нар ялангуяа грек хэлтэнгүүд Христийн амьсан энэ өдөр хоорондоо ингэж мэдчилдэг байсан байна. Christos Anesti гэж. Тэгэхээр нөгөөх нь юудас нь юу гэхээр Alatos Anesti гэж нэрлэдэг. Хоёр хүн хоорондоо тэгж мэддэг. Нэг нь Христ амьсан бол тийм ээ тэр үнэхээр амьсан гэсэн үг. Тэгж энэ өдөр мэддэг. За одоо цөмөр хамтдаа энэ мэдчилгээг хоорондоо давтлах хийцгээе. За хажуудлын хоёр хүнтэйгээ Есүс амьсан, Христ амьсан гэрэ. Тэгэхээр нөгөө хүмүүст нь тийм ээ тэр үнэхээр амьсан гэсэн мөр хэлцгээе. Болохоор байна уу? За одоо артлынхан болоод уртлынхан хүмүүстэй мэдлээ заяа. Христ амьсан, тийм ээ тэр үнэхээр амьсан гэж. Даваас руу артлынхан хан руугаа хардсан хэлж байна. За баярлалаа тэгээд шултгоо. Христ амьсан. За юу гэж хариулах вэ? Тэр үнэхээр амьсан. Христ амьсан. Амен. Хэрв тгээггүй байсан бол бид хамгийн хөөрхөлтэй хүмүүс байх байсан. Яах гэж загалмайдаа цовдлогдоо тэр чигээрээ өгсөн нэгэнд бид нар итгэх хэрэгтэй юм байна. Есүс амьсан учраас л бид нар нэм гариг болгон амьсан эзэнтэйгээ уулзах гэж залбирах гэж түүний өмнө талархал магтаалыг өргөх гэж бид нар энэ газарт ирдэг. Хамтдаа бүгдээрээ хийсний өмнө залбирлаар түүний үгийн өмнө ирсэ. Их эзэн бурхан минь гим нүгэлтэй хүн төрлөختнийг хайрлаж тэднийг мөнхийн тамд орхоос нь хамгаалж та өөрийн цорын ганц хүү Есүс Христийг энэ дэлхий рүү илгээсэн нь өнөөдөр биднэрт итгэл, найдвар, амьдрал, мөнхийн амийг өгөх боломжтой болсон. Есүс загалмайдаа цовдлогдож бидний өмнөөс бүх нүглийн маань шийтгэлийг үүрч биднийг шийтгэлгүй болгож Есүс Христэд итгэлээр минь дамжуулж та биднийг ариун гим зэмгүй тооцож мөнхийн улсад тантай хамт өнөөдөрч ирээдүйдч байх боломжийг өгсөнд танд баярлалаа. Эзэн Есүс таны загалмаа дээр хийсэн агуу гайхалтай үйлс сүнслэг ертөнцид биднээс гайхалтай том үүд хаалгыг нээж өгсөн билээ. Тэр бол мөнхийн амьдрал, уучлал, өршөөл байсан. Та өөрөө бурхан байсан атлаа хүндэл төлөвтнийг хайрлаж хүний биеийг аван ирэхдээ өөрийгөө даруй болгож загалмаа үхлийг хүртэл хүлээн зөвшөөрч бидний төлөө загалмайдаа цовдлогдож мөн дахин амьсанд баярлалаа. Амьсан Есүс би таны өмнө яг одоо өөртөөхөө зүрхтгэлийг нээгээд ирж байна. Өөрийн ариун үг судраар та биднийг ундаалаач. Таны үг бол бидний замдах гэрэл, хөлдөх дэнлүү, амийн ус гэж хэлсэн. Одоо тэр үгээр дамжуулж та биднийг урамшуулж, та биднийг босгон байхуулаач. Танд баярлалаа. Эзэн Есүсийн нэрээр залбирч байна. Амен. Амен. Өнгөрсөн баасан гариг бол дэлхийд даяараа уламжлал болгон тэмдэглэдэг өдөр. Ээлт буюу сайн баасан гариг. Яагаад сайн баасан гариг вэ гэж? Ерөнхийдөө энэ баасан гаригт бол Есүс Христ загалмайдаа цовдлогдсон өдөр гэж бид нар бол мэднэ. Тэг хүн цовдлогдож нас бараад байхад яагаад бид түүнийг сайн гэж нэрлэдэг вэ? Яагаад энэ бидэрт ээлттэй баасан гариг болчих вэ гэж? Бурхан хүн төрлөختнийг анх өөрийнхөө дүрээр бий болгосны дараа хүн гим нүгэл үйлцснээр гим нүгэлтэй хүн бурхантай хамт байх ямар ч боломжгүй болсон. Яагаад гэвэл бурхан ариун учраас. Ариун бурхантай гим нүгэлтэй хүн хамт байх боломжгүй учраас тэр хоёрын хооронд асар том ангал бий болж анх бурхан хүн төрлөختнийг бий болгосон бүтээсэн тэр зорилгоо хүн төрлөختөнд биелүүлэх боломжгүй болж унсан байдаг. Бүтлгүүц. Бурхантай хамт байж, байнга түнтэй ярьж, хамттай ажиллаж, бурханы хийж байгааг хийж, бурханы бодож байгааг бодож, бурхантай нөхөрлөж, дуртай цагтаа бурхантай хамт юм ярилцаж, тийм л хувь тавиланг бурхан хүн төрлөختөнд өгсөн боловч Мойрисус
хүмүүсийг хуурж мэхэлж тэдний бардам зангийг нь өдөөж тэг гим нүгэл оруулсан байдаг. Үүнээс болоод бурхан хүн төрлөختөн хоёрын хоорондын цаа асар холбож холдсон. Тийм ч учраас тэр цагаас эхлээд бурхан юг төлөвлөсөн бэ гэхээр би өөрийн хүүг энэ дэлхий рүү илгээж хүн төрлөختний дунд байгаа гим нүглийн асуудлыг шийдвэрлснээр өөрийнх нь дүр төрхөөр бүтээсэн хүний анхныхын дүр төрх зорилгыг нь дахин шинжилж сэргээн гэсэн тэр зорилгыг бурхан төлөвлөсөн байдаг. Үүнийг нь бид нар Эхлэл номын 3 дугаар бүлэгдэр юугаар хардаг вэ гэхээр бурхан хүн төрлөختнийг аврахын тулд тэднийг гим нүгэлтэй болоод тэрнийг ичхүүрээс нь аврахын тулд амьтан хаалаад арьсаар нь хувц өмсгөөд дэлхий рүү явуулдаг энэ түүхээс бид нар харж болдог. Есүс нэгэн цагт яг тэр амьтантай адилхан амиа өргөөд Есүсийн урсан цуснаас болоод хүн төрлөختний ичхүүр хучигдаж гим нүглээсээ аврагдах байсан гэдгийг бурхан тэр үед илчилдэг баг. Ингээд түүх явдаг, түүх бурхан Израилийн ард түмнийг бий болгодог, дэлхийн ертөнцийг бий болгодог. Дэлхийн ертөнц харамсалтай бурханы хүсний дагуу явдаггүй. Тэгээд Израилийн ард түмнийг бий болгодог, ард түмнийг удирддаг, ард түмэн таанч бурханы хүсний дагуу явдаггүй. Удирдагчдыг гаргуулж ирдэг тэд нар тэгсэн ч гэсэн асуудал шийдэгдэггүй. Эцэстээ бурхан өөрийнхөө Есүс Христийг энэ дэлхий рүү илгээж ээлт баасан гариг буюу өнгөрдөг 5 дотор. 2000 жилийн өмнөхийг л бид дурсан санаж байгаа л да. Загалмай дээр цовдлууж хүн төрлөختний өмнөөс гим нүглийг нь үргэлсэн байдаг. Өнгөрдөг баасан гарагт Ким багш маш гайхалтай нэг сургаал баасан гаригийн цуглаан дээр номлосон. Би тэнцээ маш олон хүмүүс ирж чадаагүй учраас би тэнд дурдгдсан хэдэн зүйлсүүдийг би дахиад дурдмаар үнэхээр чухал зүйл хэлсэн. Тэр номлол дээр Есүс Христийн загалмай дээр хэлсэн 7 чухал үн цэнтэй үгийн талаар дурдсан баг. 7 үгийн талаар. Эцэг минь тэднийг уучлаач. Өнөөдөр чи надтай хамт Деважинд байх болно. Эмэгтэй энэ бол таны хүү, энэ бол чиний их. Бурхан минь юунд намайг та орхиов? Би цангаж байна. Гүйцэлтлээ. Эцэг минь би өөрийн сүнсийг таны гарт даатгаж байна гэх энэ 7 чухал үгийг Есүс Христ загалмай дээр зовж байхдаа эцэг бурхан руу хандаж хэлдэг. Энэ олон үгсүүд өөр гэсэн маш гайхалтай утга учирыг бидэрт илэрхийлсэн талаар бол өнгөрсөн баасан гарагт цуглаанд ирсэн хүмүүс бол сонссон баг. Есүс Христийн загалмай үхэл бол тийм амархан тоглоом шиг зүйл байгаагүй. Ялангуяа загалмай дээр цуглагддаг тэр шөнө Есүс өөрийнх нь шав дагалдагчтайгаа хамт эзний зоогийг буюу тэр эцсийн ариун зоогийг барьж явах үедээ би та нарын төлөө өөрийнхөө цусыг урсгаад биеийг зориулах гэж байна гэдгээ хэлсэн байдаг. Тэгээ тэр ёслолыг үлддэг. Гисэн ч тэр дагалдагч нар нь яг юу болох гээд байгаа талаар тодорхой ойлголт байхгүй л байгааз. Уул нь Есүс маш олон удаа хэлдэг. Хэлээл. Ойлгодог. Тэгээд тэр өөрөө Есүсийн дагалдагч нарын нэг болох Искариотын Юдас цэргүүдийг авчираад Есүс Христийг барьж нөгөө Есүс чи энэ байна гэж цэргүүд бол бариулдаг байгаа. За энэ үйл явдлаас хойш бол Есүс Христийн одоо эцсийн дэлхийн ертөнцийн хүний биеэр амьлахаас өмнөх шүү дээ. Хүний биеэр амьдэрсэн сүүлчийн өдөр нь бол үргэлжилдэг. Энэ бол баасан гараг. Энэ болсон үйл явдлыг би та бүхэнд сануулах үүднээс Библийн Матай номын 27 дугаар бүлгээс уншиж өгье. Есүсийг баривчлаад цовдлуулах шийдвэрийг Пилатаас гаргуулсны дараа ямар үйл явдал болсон бэ гэхээр ийм үйл явдал болдог. Тэгэхэд захирагчийн цэргүүд Есүсийг ордонд авчирч түүн рүү бүтэн анги цуглуулав. Тэд түүнийг нүцэглээд час улаан нөмрөгж сундуугаар титэм сүлжин тэргүүн дээр нь тавьж баруун гарт нь хулс атгуулжээ. Тэнд өмнө нь сүгдэж Юудэчүүдийн хаанд мэдчлэе гэж дооглон түүн рүү нулимж хулсыг аваад тэргүүнийг нь цохиж гарав. Тэд Есүсийг дооглосны дараа түүнээс нөмрөгийг тайлж хувцсыг нь өмсгөв. Тэгээд түүнийг цовдлохоор авч явлаа. Тэрд гадж явхдаа Корений хүн Симон гэгчтэй тааралдаж түүнийг алавдаж түүнийг загалмайг өргөлөв. Тэгээд тэд гавлын газар гэсэн утгаар Голгота гэж дууддаг газарт хурч ирээд цөстэй холсон дарсыг түүнд уулгахаар өгөв. Тэр амссан ч уусангүй. Тэд түүнийг цовдлсны дараа шав хаяцхан хувцсыг нь хуваан авч суугаад
тэндээ түүнийг харгалзаж байв. Тэрүүн дээр нь энэ бол Есүс, Евдэйчүүдийн хаан гэж ялыг нь бичсэн пайз хадлаа. Тэгэхэд түүнтэй хоёр дээрэмчин, нэг нь баруунд, нөгөө нь зүүн талд нь цовдлуулав. Тэр өдөр нь өнгөрөхсөд толгоос ихсэн түүнийг доромжилж сүмийг нурааж 3 хоногийн дотор барьдаг чи өөрийгөө авраач. Чи Бурхны хүү мөн юм бол загалмаанаас буугаач гэцгээч байлаа. Ахлах тахилчид ч хуулийн багш нар болоод ахлагчдын хамт мөн адил илгэлэн. Тэр бусдыг аварсан ч өөрийгөө аварч чадахгүй. Тэр бол Израилийн хаан. Тэр одоо загалмаанаасаа бууг. Тэгвэл бид түүнд итгэнэ. Тэр Бурханд найдаж байсан биз дээ. Бурхан түүнийг таалдаг юм бол одоо л түүнийг авраг. Бурхны хүү бол би бага юм гэдэл байсан биз дээ гэцгээв. Хамт цовдлогдсон дээрэмчид ч түүнийг доромжилжээ. 6 дугаар цагаас 9 дугаар цаг хүртэл нийт нутгаар харанхуй нөмрөв. 9 дугаар цагийн орчим Есүс чанга дуугаар Эли Эли лама сабахтин гэж хашгирлаа. Энэ нь бурхан минь юунд та намайг орхив гэсэн үг аж. Тэнд зогсогчдын зарим нь сонсоод энэ Илияг дуудаж байна гэв. Тэднийг нэг нь тэр дараа гүйж далайн хүн авч цагаан цуу шингээгээд хулсны үзүр торгоон түүнд уулгахаар өглөө. Харин бусд нь Илия түүнийг аврахаар ирэх эсхийг харцгаая гэв. Иесус дахин чангаар хашгиран амьсгал хурав. Үзэгтэн сүмийн хүшиг дээрээсээ доош хүртэл 2 хэсэг болон цуурсан ба газар хөдлөн хат чулуун бут үсэрч буш нэгдэн нойрсон олон ариун хүний биес амьдлуулагдаж Есүсийн амьдлалын дараа булшнуудыг гарч ариун хотод орж олонд харагджээ. Зуутын дарга ба Есүсийг харгалзахсад газар хөдлөлт ба болж буй зүйлийг хараад ихэд айн энэ үнэхээр Бурхны хүү байжээ гэв. Есүсийн загалмай дээр цовдлогдсон үйл явдлын дараа Баасан гарагаас Бэм гараг руу шилжээд Бэм гарагийг ариун Бэм гараг гэж чуулганы түүхэнд нэрлэдэг. Нөгөө талаар энэ Бэм гарагийг бас юу гэж нэрлэдэг вэ гэхээр чимээгүй Бэм гарагч гэж бас нэрлэдэг. Ариун Бэм гараг, чимээгүй Бэм гараг. Гэхдээ энд хамгийн их чимээ, хамгийн их өөрчлөлт болсон өдөр болдог. Яагаад? Есүсийг хүмүүс загалмайтай цовдлоод амийн хорчлоо гэж боддог. Амийн хорж дугаа болгоод одоо энэ дахиж Есүс өөрийгөө бурхан гэж хэлэхээргүй болголоо. Нөгөө нэг бурхны хүү өөрийгөө би байдаг юм гэж нэрлэдэг байсан ойврын нөхөр чинь одоо өөрийгөө ч аварч чадсангүй. Ингээд нэг мөсөн үхлээ, дууслаа, энэ бүх үйл явдал цэг тавилаа гэж үзсэн. Гэтэл үйл явдал түүгээр дуустдаггүй. 28 дахь бүлгийн 1-ээс 10 дахь ишлэлээр цаашаа түүх яаж үргэлжилдэг вэ гэхээр ингэж үргэлжилдэг. Амралтын өдрийн дараа 7 хоногийн эхний өдөр үүрээр Магдалины Мария болон нөгөө Мария нар булшийг үзэхээр ирэв. Харагтун маш хүчтэй газар хөдлөл болов. Учир нь эзний тэнгэрэлж тэнгэрээс бун гэж шулууг зайлуулаад дээр нь суужээ. Түүнийг үзэгдэх төрх аянга лугаа адил хувцсан цас мэт цагаан байв. Харуулууд түүнээс айн чичирч үхтэл мэт болжээ. Тэгтэл тэнгэрэлж эмэгтэйчүүдэд бүү ээ. Цовдлогдсон Есүсийг хайж буйг чинь мэдж байна. Тэр энд байхгүй. Учир нь хэлснээрээ тэр амилсан. Эрэхтэн түүний хэвтэж байсан газрыг үзэхтэн. Хурдан гочиж шав нарт нь тэр хүүхдээс амилжээ. Харахтун тэр та нараас түрүүнд Галил руу явсан тул та нарт тэнд түүнийг харах болно гэж хэл. Үзэхтэн би та нарт хэллээ гэв. Тэд айдас болон бөөн баяртайгаар булснаас хурдан зайлж шав нарт нь мэдгэдэхээр гүйлтлээ. Харахтун Есүс тэднийг тосон ирж амар байна уу гэхэд тэд өгч очиод хөлөөс нь зурч түүнд бөрглөө. Тэгээд Есүс тэдэнд бүү ээ. Явж ах дүүст минь Галил руу яв гэж мэдэгт. Тэнд намайг тэд харах болно гэж альтлаа. Бэлтгэлийн өдрийн дараа өдөр ахлах тахилч ба фарисеучуд Пилатынд цуглаж ирхмээ. Тэр мэхлэгч амьд байхдаа би 3 хоногийн дараа амилна гэж хэлж байсныг би санаж байна. Тиймээс шав нар нь ирж түүнийг хулгайлаад ард олонд тэр үхсдээс амьлав гэж хэлүүлэхгүй тулд 3 дахь өдрөнд хүртэл булшийг хамгаалахыг тушаагаач гэж Библийн өөр нэг хэсэгтээс гардаг. Өөрөөр хэлэх юм бол Есүс Христ хүний биеэр амьдарч байхдаа өөрийнх нь шав дагалдагчдаа юу их талаар хэлдэг.
Анханасаа л Есүс өөрийнх нь талаар баян хэлсэн. Бидний хамгийн сайн Библийн мэддэг нэг ишлэл Иохан номын 3 дугаар бүлгийн 16 дугаар ишлэл. Бурхан өөрийн хүүг цорын ганц хүүгээ хүн төлөв хүртэл имийг аврахын тулд илгээсэн. Тэгээд загалмайтай цовдлуулна, харин үхэн бас амьлна, түүнд итгэсэн аврагдана гэж хэлдэг. Энэ бол Есүс Христийн яагаад загалмайтай цовдлогдож байгаа? Бас яагаад амьлж байгаа шалтгаан. Бүх нүгэл заавал яг шийтгэгдэх ёстой. Заавал шийтгэгдэх ёстой. Тийм учраас Есүс тэр нүглийн шийтгэлийг яг боли шийдэхгүй энийг ингээд өнгөрөөч. Чамааг бол уучлсан, чамааг бол уучлахгүй гэж хэлээгүй. Есүс бүх төлбөрийн бүгдийг төлж дуусгасан. Тийм учраас Есүс гүйцэлээ гэж хэлдэг. Эцсийн тусал цус. Хэрэг бид мөнгөний өртөө байсан бол хамгийн сүүлчийн зоос мөнгө төлж дуусгах үед за ипотекийн зээлээр байр авсан хүмүүс өндөө байгаа. 20 жил, 30 жил, 10 жилийн дараа за дууслаа. Бүх хүр дууссан. Эцсийн эцэд 20 жилийн турш төлсөн үр маань энд хүрээд дууслаа гэж. Хэрв та төлбөр төлчин байж байгаад гээгүнт цааталт нь өршин дуусаагүй байсан дотор нь 10 мөнгө үлдсэн байвал задгаа мөнгө дуусах уу? Банк бол хийж дуусахгүй те. Авч яж сална. 10 мөнгө байхгүй шүү дээ. Тэгвэл нэг төгрөг өгч. Нэг төгрөг байдгүй шүү дээ. Тэгвэл 10-ын дэвсгэрт өгч. 10-ын дэвсгэрт байхгүй шүү дээ. Тэгвэл 100-ын дэвсгэрт өгч. Яаж ижигэл танаар төлөвлөн. Дуусна. Үр бол заавал төлөх ёстой. Есүс загалмай дээр хүний хийсэн бүх нүглийг нэрээ нэг дээхэн үед нэг тийм нүгэл байсан шүү дээ. Мартцсан байна. Тэнгэрийн уус очисон чинь зарим нь санаж агаад уучлуулсан тий уучлаараа Есүсээ би энэ нүглийг уусан би тэрнтэй ингэсэн энэтэй тэгсэн тэр үед би ингэж хулгай яасан энэ үед тэгсэн гэд хамаг юм хэлээд гэмсцэн очисон чинь 1-2 нүгэл үлдсэн байвал яах вэ? Харин Есүс загалмай дээр за гүйцлээ гэж хэлэх үед тэр юу хийсэн бэ гэхээр нэг ширхэгч нүглүүлдэхгүй бүх нүглийг чинь уучлсан гэдгийг илэрлээсэн. Тэрэнд юу орж байгаа вэ? Ирээдүйд бидний хийх нүгэл хүртэл орж байгаа. Өнгөрсөн одоо ирээдүйд. Есүсийн хараанаас гадна, Есүсийн урсан цуснаас гадна хучигдаж чадахгүй үлддэг нүгэл гэж энэ хорвоо ертөнцийн нэг ч явах уу? Байхгүй. Есүс бүгдийг уучлсан. Таны бүх нүглийг уучлсан. Одоо бүгдээрээ нүглээ бие биендээ хэлцгээе гэвэл магадгүй одоо ч гэсэн ичнэ. Яагаад гэвэл нүгэл тийм улбаатай. Муухай. Хүний өмнө гарахаас хэлхээс ичмээр. Дотроо бол гоё. Дотроо бол харахад тааламжтай. Хүнс гимээр ходоотонд хоол болмоор. Үнэхээр гоё. Хувь хүнд нэг л тийм яадгийн те ингээд ингэж жагаад нэг аргалж жагаад юм болгож байгаа юм шиг мэдэрч төрдөг. Гэтэ хожмоо яадаг хөө. Биднийг өвтгдөг. Гимтээдэг, эвдэлдэг, сэтгэлийн маань бушнуулдаг, бохирдуулдаг, завааруулдаг. Тэр гим нүглээс болж бидний бохирдсан, заваан болсон амьдралыг Есүс угаагаад, бүрэн гүйцэд угаагаад за боллоо гэж гүйцэлээ. Есүс Христийн ажил зүгээр загалмай дээр үхээд угаагаад дуусна гэвэл үгүй. Түүний ажил тэгээд дуусаагүй. Есүсийг загалмай дээр цогдогдоод нас барсны дараа сүмийн зэрэгтэнгүүд болоо зарим бусад хүмүүс наад Есүс чи их залтай нөхөр шүү. Загалмай дээр цогдлож хүчээд шавнар нь очиж Есүсийн цогцыг нь хулгаалангуудаа наад чинь амилцсан шүү гэж хэлж магадгүй гэж цэргүүдийг хүрт тавьдаг. Ромын цэрэг хин тухайн үеийн эзэнт гүрний хүчрэг айран болох Ромын эзэнт гүрний цэргийн эсрэг очиж тэднээс хулгай хийж чадахгүй ямар ч боломжгүй. Гэтэл бидний сая унсан хэсэгдэр 7 хоногийн эхний өдөр майр болоод нөгөө Магдалины майр болон нөгөө майр хоёр Есүсийн цогцыг очиж ирэх гэж очдог. Сонирхолтой. Зорилго нь юу вэ гэхээр Есүсийн цогцыг цэвэрлэж, угааж, тосолж үнэр танаар оруулж ялцруулахгүй тулд үйлчлэгээ өгөх гэж очиж байгаа. Өөрөөр хэлбэл тэдний дотор ямар сэтгэл байгаа вэ гэхээр аль хэдийн үхсэн Есүс дээр очдог. Аль хэдийн үхсэн Есүс дээр. Тэгээ очих үед нь саяны ишлэл гардаг баг.
Марк номын 16 дугаар бүлэг дээр бас нэг ийм хэсэг гарна 9 дугаар ишлэлээс нь. 7 хоногийн эхний өдөр эртээр тэр амьлаад 7 чөтгөр нь Есүсээр зайлуулагдаж байсан Магдалин Мариад эхлээд үзэгдэжээ. Тэр эмэгтэй нь явж Есүстэй урд нь хамт байгстыг гашуудан уйлж байхад нь тэдэнд мэдгэв. Нөгөө майр чинь хоёр майр яах гэж байгаа гэхээр үгсэн Есүс Христийн цогцыг эргэхээр очиж идэг. Дотор хандлага нь юу вэ гэвэл үгсэн. Тэгээд гайхамшиг хардаг. Тэр гайхамшиг нь юу вэ гэвэл Есүс бахгүй. Тэнгэрчлэр үгсэн бэхлээр чи үхсдийн булшинд амьд нэг юунд хайна вэ? Тэр амьлсан. Тэрэнд байхгүй. Яваа дагалдагч нь очил гэж хэлдэг. Тэгээ яваа дагалдагч нь очиж хэлэхэд дагалдагч нь юу хийгээ суучсан бэлээ? 3 хоног шүү дээ. Өөлөө суучсан те. Юу хийж уйлж суучсан бэ? Дотроо янз янзын бодож уйлж ирсэн багта. Заримуд нь одоо эдгээр уйлж байгаа юм чинь би уйлахгүй байж бас болохгүй гэдэг. Яа тэр чи ямар нөлөөс гэдэг үлээ манайхаа. Матрийн нөлөөсөө гаргаас уучсан те. Яаж зүгээр явах та бас дагаад уйлдэг бахтаа гэж заримуд нь тэгжсэн баг. Заримуд нь нөгөө нэг Есүс чинь ямар гоё юм ярьж ялаа. Яасан ч гоё эзэн байлаа. Одоо бид нар яана. Одоо бид нар хоол хүнсээ яана. 5,000 хүнийг хоололдог байсан. Хоолны юу маань те галтгоо маань нурчлаа гэж заримуд нь бодож ирсэн байж болох юм. Магадгүй Есүсээр эдгэлж ирсэн хүмүүс би дахиад өвдвөл яах юм бэ? Дахиад өвдөх юм бол хэн намайг эдгэх юм бэ? Тэд Есүсийн амьд мөн Мариад үтгдсэн гэдгийг сонсоод итгэсэнгүй. Одоо нүдэрээ харсан Мария яаж байгаа гэхээр Есүс амьдсан байна гэж хэлээд байхад мань хүн яаж байгаа гэхээр итгэхгүй. Худлаа. Тэд явж үүнийг бусадтай мэдгэжээ. За 12 дугаар эшлэлээр үүний дараа тэдний хоёр нь хөдөө явж байтал замд нь Есүс өөрийгөө өөр дүрээр тэдэнд илчлэв. Тэд явж үүнийг бусадтай мэдгэжээ. Гэвч тэд өнөө хоёрт бас л итгэсэнгүй. Дараа нь 11 шавнар тухлан сууж байтал Есүс тэдэнд үзэгдлээ. Түүний амьсныг харсанд тэд итгээгүй тул тэдний итгэлгүй хатуу зүрхтэй эзэмлэв гэж хэлдэг. Есүс Христ амьлсан. Тиймээ амьлсан гэж хэлэх нэг ондоо. Харин үнэхээр түүний амьлалт итгэл бидний зүрх сэтгэл дотор одоо ч гэсэн амьд байгаа юу? Есүс Христийн хийжсэн гайхамшгууд бидний амьдралд өдөр тутамд харагдаж байхад бид нар гоё байдаг. Өө баярлалаа бурхан намайг ингэж залбирсан чи бурхан ингэж ивэчлээ. Намайг ийм гуйжсэн чи бурхан ингэж тусалсан. Намайг өвчтөй байхад бурхан ингэж идгээсэн. Намайг хоосон байхад бурхан ингэж одоо хангасан. Намайг ийм хэцүү байхад бурхан надад ингэсэн. Тэр бүх зүйлийг хараад мэдрээд явж байхад гоё. Гэхдээ чимээгүй болсон тэдгээр өдрүүд ирэх үед олон дагалдагчдын итгэл яадаг вэ гэхээр сулдж унж эхэлдэг. Олон дагалдагчдын итгэл баахгүй болж эхэлдэг. Есүс амьлсан гэх үед яадаг вэ? Үгүй тэр үхсэн. Итгэл нь үйлсээр нь болж гарахтаа үхсэн Есүс амьлаагүй Есүс итгэж байгаа юм шиг үйлсээр амьдрах тохиолдол байдаг. Шинэ гэрээн дээр Есүс амьлсан талаар маш олон амлалтууд байдаг. 300 удаа шинэ гэрээн дээр Есүсийн амьлалтын талаарх тодорхой хэмжээний илэрхийлсэн хэсгүүд бол дуртагддаг. 300 удаа. Нэгдүгээр Коринт номын 15 дугаар бүлгийн 14 дугаар эшлэлээр Христ амьлуулагдаагүй бол бидний тунхаглал хоосон, та нарын итгэлч хоосон болно. Үнэн дээр үхсэд амьлуулагдаагүй бол түүний амьлуулаагүй Христийг тэр амьлуулсан гэж бид Бурхныг гэрчилснээр Бурхны хуурамч гэрчлэгчд болно гэж Коринтотынд Илч Паул маш нухацтайгаар хэлдэг. Юу хэлэх гээд юу ойлгох гээд байгаа вэ? Есүс байсан гэдэгт итгэж болно. Есүс мундаг багш байсан гэдэгт итгэж бас болно. Есүс сайн хүн байсан гэдэгт итгэж бас болно. Харин олон хүмүүсийн итгэл юун дээр очиод жинхэнэ итгэл болон жинхэнэ биш итгэл хоёр ялгагддаг гэхээр Есүс амьлсан гэдэг дээр. Яг л бүх хүн үхдэг. Есүсийн үхэл яг одоо үхсэн л юм байна. Үхснийгээ аюугаа утга оруулсан юм байна гэж хэлж болно. Гэхдээ амьлал. Энэ бол бидний итгэлийг үнэхээр жинхэнэ амьд эсхийг яг харуулж байдаг. Христийн амьлал бол Христ итгэлийн гол төв. Хэрв Христ итгэл Христийн амьлалыг хасах юм бол байхгүй болгох юм бол үүнд ямар ч утга байхгүй болдог. Яагаад бид нар Христийн цугланд явдгийг? Яагаад гэвэл Есүс загалмай дээр миний бүх нүглийг уучлаад би нүгэлгүй болоод тэгээд яах юм? Нэг удаа угаасан, нэг удаа цэвэрлсэн, тэгээ гой болцсон юм байна.
Тэгээ дараа нь яах вэ? Нөгөө мөнхийн ус, Бурхны амласан Деважингийн ус хаана байгаа вэ? Загалмайд цовдлогдсон Есүс өөрөө амьд чадахгүй бол өгсөний дараа би амьдна гэдэг баталгаа хаана ах юм? Тийм учраас Христтгэлийн амин чухал хэсэг бол Есүс Христийн амьлалт. Есүс амьлсан учраас бидэрт найдар өгдөг. Бид ихэсний өмнө амьлах болно гэсэн найдар. Амен. Вильям Сангстер гэдэг 20 дугаар зууны хүн үед амьдарч байсан методист пастор ийм хэлсэн байдаг. Мань хүн нэгэн өглөө охин руугаа загтал бичдэг. За энэ загтал бичхийн өмнө амьдралд нь юу? Мань хүн нэлээд хүнд өвчин тусдаг байгаа. Тэгээ Бурханаас залбирдаг. Бурхан минь, шаналл дотор минь намайг орхиж болно. Би мундаг генерал, мундаг хүн байх албагүй. Харин амьдрах хүчийг л надад өгөөч гэж хүртэл Бурханаас гуйжсан тохиолдол байна. Би өвчгүй, идэхгүй байж болно. Гэхдээ намайг битгий өглөөч. Би амьдрмаар гэж Бурханаас гуйжсан үе. Тэгээ тэр мань хүн яасан бэ гэхээр яг амилсан баярын өглөө сэрсэн чи хэлгүй болсон байдаг. Тэгээ мань хүн охин руугаа хандаж захиа бичгтээ амилсан баярын өглөө хэлгүй болохоор тэр амилсан гэж хашгирч чадахгүй. Загтал бичгтээ би амилсан баярын өглөө хэлгүй болчлоо. Би амилсан гэж хашгирч чадахгүй байна. Гэхдээ би юутай өрөөлтэй вэ? Хилтэй хэрнээ тэр амилсан гэж хашгирч чадахгүй олон хүмүүс юутай хөр хилтэй вэ гэж хэлсэн бэ. Мань хүний бичсэн санаа тийм. Би өнөөдөр хэлэх үү? Есүс амилсан гэхэд тийм ээ тэр амилсан гэж би хэлж чадахгүй. Гэхдээ хилтэй хэрнээ тэгж чадахгүй байгаа хүмүүс юутай хөр хилтэй вэ гэж. Есүс амилсан гэдэг бол христчдийн дунд байх ёстой. Бидний амьдралаараа тунхаглах ёстой, хэлэх ёстой, чанга хашгирах ёстой чухал үгсүүдийн нэг. Тэр амилсан. Есүс Христийн амилтын үеэр Есүс Христийг эсэргүүцчихсэн олон хүмүүс сонирхолтой үйл явдлуудыг бол гаргасан байдаг. Түүний нэг бол фарисеучуд. Фарисеучуд бол онлын хувьд бол маш их мэдлэгтэй, маш мундаг. Зааж байгаа зүйл мөл бол үнэхээр мундаг. Тийм ч учраас Есүс та нар фарисеучудын зааж байгааг нь сур, хань хийж байгааг нь битгий үйлт гэж хэлдэг. Онол, сургаал, ярьж байгаа зүйлс үнэхээр гайхалтай. Мундаг юм байна. Ихтэй түүнийг хийдэггүй. Тэд Есүсийг амьлна гэдгийг мэдж байсан. Гэхдээ нөгөө амьлна гэж сонсч ирсэн ч гэсэн мань хүмүүс яасан бэ гэхээр онолтой итгэхгүй. Тэр үед Есүсийг эсрүүцсэн хоёр төрлийн хүмүүс байсан. Нэг нь садукеичуд, нөгөөх нь фарисеучуд. Фарисеучуд юугаараа садукеичудаас ондоо вэ гэхээр амьлал үхлээс амьлалд байна гэж итгэдэг хүмүүс. Садукеичуд бол тийм биш. Тэд нар бол амьлал гэж байхгүй. Хүн амьлахгүй гэж үздэг тийм төрлийн хүмүүс байсан. Гэтэл фарисеучуудын онол нь өөрөө онол нь амьлал байгаа гэж заадаг ч гэсэн тэд өөрсдөө гэж ярьдаг ч гэсэн Есүс Христийн амьлалыг сонсох үед тэд яасан бэ гэхлээр түүнд итгэхийг. Энэ боломжгүй. Өөрсдөө онолыг мартсан. Тэд өөрсдөндөө юу ч хэлсэн бэ гэхээр шавнар нь л Есүсийн шарилыг хулгаалсан гэж Библиэд дамжуулсан өөрсдөө түүндээ итгэхийг оролцсон. Бидний онол, бидний мэдлэг сайн байж болно. Гэхдээ таны мэдж байгаа тэр Есүс, таны мэдж байгаа тэр онол, таны амьдралд үнэхээр чихэн итгэл болоод, тэгээ итгэл нь үүс болоод гарч байгаа юу гэдэг нь өөр асуудал. Есүс амьлсан. Тийм ээ тэр амьлсан. Амархан. Ихт үнэхээр миний итгэл тэр амьлсан гэдэгт итгэж байгаа юу? Амьлсан Есүс намайг мөнхийн устдаа оруулсан. Хожим Тэнгэрийн усад бид бас яг уу түүнтэй уулзна гэдэг та хэр итгэдэг вэ? Есүсийг хадан булшинт хийгээд тэд нар гадна том үхэр чулуугаар таглаад Ромын цэргүүдийг авчираад лацдах үед тэд нар юу гэж бодсон бэ гэхээр гаднаас энэ булш руу хүн ороод Есүсийг хулгаална гэж утсан. Тэд хизээш дотроос нь Есүс өөрөө гарч ирнэ гэж бодоагүй. Уул нь Есүс зөндөө хэлсэн. Гэхдээ тэд тэгж бодоагүй. Олон хүмүүс Есүсийг зүрхнийхээ булшинд амар тайванд нь нойрсуулад чулууг нь хаагаад
лацтаад Ромын цэргээр мануулаад орхисон тохиолдол байдаг. Хизээ нэгэн үед Есүс итгэсэн. Тийм ээ. Хизээ нэгэн үед. Гэхдээ тэр Есүс нь яг уу амьд биш. Яг хизээ нэгэн цагт хэрэг болох юм бол бусныхын чулууг онгойлгож жагаад Иесустэй орж уулзчаа буцаагаад хаагаад тийш чимээгүй хүн шиг байж гэнэ гэж боддог. Яг ингэж бодохгүй л дээ. Гэхдээ амьдрал нь заримдаа яг ийм юм шиг үлддэг. Мартин Лютер шашны шинжилэлт хийж явах үедээ маш их эсэргүүцлээ тулгараад нэг өдөр маш их зовцсон. Ямар ч тийм шинжилэлийг хийх хүчгүй болсон байж явах үед эхнэр нь хар өнгийн гашуудлын хувцас өмсөд орж ирдэг өрөөнд. Мартин Лютер гайхаад хөөч юу болов? Хин нас орцсон юм бэ гэсэн. Эхнэр нь юу ч хэлдэг вэ гэхээр бурхан нас орчлаа гэж. Гайхаад бурхан нас барах боломжгүй шүү дээ гэж. Гэтэл чиний амьдрал тийм байна шүү дээ гэж эхнэр нь хэлдэг. Тэр үед мань хүн зогцсаад ойлгодог. Заримдаа бид эзэн бурханд итгэж байгаа итгэлийн амьдралаар амьдарч байгаа хэрнээ тулгамдж байгаа зовлон бэрхшээл саадуудыг харахтаа бид бурхан нь үхсэн юм шиг авирлах тохиолдол амьдралд байдаг. Хаана нь тэр амьд бурхан? Хаана нь тэр итгэл? Бид заримдаа хүчтэй булшинд амьд Иесусыг хайж явах тохиолдол байдаг. Энэ зөвхөн фарисеучдад дуусаагүй. Есүс Христийн дагалдагч нартай ч гэсэн энэ үйл явдал харагддаг. Марк номын 16 дугаар бүлгийн 9-өөс 11 дугаар эшлэлээр нэг сонирхолтой үйл явдал болж байгаа. Би нэсийг та бүхэнд уншиж өгье. Марк 16-гийн 9-өөс 11. 7 хоногийн эхний өдөр эртээр тэр амьлаад 7 чөтгөр нь Есүсээс зайлууд үтсэн байсан Магдалины Мариад эхлээд үзэгдэжээ. Түрүүний миний уншсан шүү дээ. Тэгэд Мария очиод хийлдэг, итгэдэггүй. Дараа нь хоёр дагалдагч нь очиод хийлдэг, итгэдэггүй. Тэгээ Есүс очиод яадаг вүлээ? Тэр үед л бүр итгэхгүй байж хаад Есүс зэмлэлдэж шүү дээ. Та нар ч одоо яаж чирсэн юм бэ гэж тий. Юу та бүхэн санаж байгаа бол Сайн мэдээний өөр нэгэн номон дээр Томас бүр нэг үл итгэгч гэж хэлмээр Томас. Есүс амьлсан гэсэн чинь хэв нэг юу хэлдэг вүлээ? Бүр нэг хэв нэг. Есүс хэрвээ амьлаад энэ газарт ороод ирэх юм бол би хадаас хатгуулсан тэр гарных нь нөхрөө нь хуруугаа хийж үзээд тэр цусыг нь мэдэрснийхэн дараа би Есүс амьлсан юм байна гэж итгэнэ гэж хэлдэг. Тэр үед нь Есүс орж ирээд за одоо хийгээд үз гэж хэлдэг. Хадаас хатгасан хор энэ ч вэ? Томс чи хүрээд үз. Би юу вэ штэ гэж. Тэгээд итгэдэг. Есүсийн дагалдагч нар хүртэл Есүстэй 3 жилийн турш хамт унтаж, хамт идэж, хамт нөхөрлөж, хамт тоглож, хамт хөөгдөж бас хамт суралцаж байсан тэг дагалдагч нар хүртэл Есүс чимээгүй болгосон тэр өдрүүдэд итгэл нь байхгүй болж дампууран алах болсон тохиолдол байх. Есүсийн бүх төрлийн гайхамшиг харсан. Гэвч тэд Есүсийг амьлна гэдэг талаар мэдсэн ч гэсэн итгэхээгүй. Есүс яагаад тэднийг зэмлсэн бэ? Есүс шав дагалдагч нараа та нарт итгэлгүй ч та нар гэж зэмлсэн байдаг. Дэд хууль номын 19-р бүлгийн 15 дахь эшлэлээр гэрчийн талаар хэлдэг. 2 юм уу 3 гэрчийн амаар альва хэрэг тогтоогдох ёстой гэж. Гэтэл нөгөө нэг Есүсийн шав дагалдагч түүнд нэтгэж өгдөггүй. Есүсийн амьллын гэрчинд болж өгдөггүй. Та нарын итгэл хаач юу гэж Есүс тэднийг зэмлдэг бол. Есүст итгэх итгэл гэдэг бол өнөөдрийн амийн амьдрал тулгамдж байгаа бэрхшээл саад гэдэг зүйлээр хязгаарлагдаж басгүй. Бид бол Христийн амьлалтын гэрчүүд. Би олон хүмүүс сайн мэдээ тарахдаа нэг гэрчлэлийг байнга хэлдэг. Хэрв Есүс худлаа байгаад олон хүмүүс Есүс итгэдэг хүмүүсийг мөнгөний төлөө хуурамчаар явдаг, гаднаас санхүүжилт авдаг гэж аюу их харддаг. Тэгээ би хэлдэг. Би Есүсийн цуглаанд 1994 оноос хойш одоо хүртэл үйлчилж явж байгаа. Энэ хугацаанд би гаднаас санхүүжаад өөрийн ах дүүс нараа хэрвээ би монголчуудад хуурамч сайн тарааж ирсэн бол би хамгийн түрүүнд өөрийнх нь хайртай гэр бүлийг л хол байлгах байсан. Яагаад гэвэл би хуурамч хийж байгаа юм чинь. Би аав ээжээ Есүс Христ итгээд хэрэггүй гэж хэлнэ. Ах дүүс нараа худлаа би мөнгө аваад хийж байгаа маа чамайг цаашаа хийж гэж хэлнэ. Би өөрийнх нь эхнэр хүүхдийг за энэ бол миний бизнес танаа цаашаа байж өөртөө замаар явж. Би энэ ч яг ажиллаа хийгээд мөнгө олоод гэж хэлнэ.
хизээж би өөрийнхөө хүүхдтэй хүн юу ч үгүй болж болно. Гэхдээ итгэлээл хайж болохгүй шүү гэж. Хизээж би өөрийнхөө хүүхдтэй Иесус Христийн сайн мэдээ Бурхны чуулганыг бид нар хайрлах ёстой гэдгийг амьдралаараа харуулах гэж хичээхгүй яах юм? Юуны төлөө юм? Хэрвээ би мөнгөний төлөө, хэрвээ би бузар ашигын төлөө байсан бол хамгийн түрүүнд өөрийнхөө гэр бүлийг хамгийн хол байлгана. Бид Христийн амьдлын гэрчүүд байхаар дуудагдсан хүмүүс. Бид хаяа газараа Христийн амьдлыг гэрчлэх ёстой. Тэр гэрчлэл маань бидний гэр бүлээс эхэлдэг. Бидний өр хүүхдээс эхэлдэг. Христийн дагалдагч нар тэндээс бий болж гарах ёстой. Таны итгэл олон жилийн өмнө Иесус Христийн үхэлтэй хамт үхээд биш үстэй. Хэртийн бол би танд хэлмээр байна. Өнөөдөр таны итгэл Христтэй хамт амьлах босох цаг нь болсон. Сэргэх цаг нь болсон. Бид итгэсэн, амьлсан Иесус Христ итгэсэн итгэлээрээ амьдрах ёстой. Энэ бол бидний гэрчлэлийн амьдрал. Бид Иесус Христийн амьллыг гэрчлэхээр тунхлагаар дуудагдсан хүмүүс. Тийм учраас итгэлээрээ цөмөрөө амьд байцгааг юм та бүгдийг уриалмаар байна. Амен. Амен. Хамтдаа хийсний өмнөр нь залбирцгаая. Эзэн бурхан минь бид өөрсдийн гим нүгэлдээ тэнүүчилж гим нүгэл дотроо зовж шаналж бас зугаацж явахдаа таны загалмаа дээр урсгасан цусыг үнцэнгүй тооцож орхигдуулж загалмайн гавьяаг үнгүй болгож исэн үе бидэрт байсан. Гисэн идэж их эзэн минь та биднийг уучлан өршөөж бидний бүх нүглийг бүгдийг түлж барагдуулж гүйцээж биднийг цэвэрлэн угааж анх бурхан биднийг хэрхэн юуны төлөө бүтээсэн бэ гэдэг зорилгын дагуу та биднийг шинчилж дахин босгож урамшуулж өөрийн алдрын төлөө босгож ирсэнд баярлалаа. Загалмаа дээр бидний төлөө бүхий л нүглийн шитгэлийг өөртөө өөрч бидний гим зэмгүүд тооцож өөртөө хамт байлгах мөнхийн улсын хувь тавиланг биднэрт өгсөнд баярлалаа. Харин бид их эзэн таны загалмаан гэрчүүдийн хувьд, таны амьлалтын гэрчүүдийн хувьд их эзэн хаа яваа газараа бид нар итгэлээрээ амьд байж танд итгэлийг та ямар гайхамшигтай бурхан бэ гэдгийг өөрсдийнхээ амьдралаараа бид өөрсдийн гэр бүлдээ эргэн тойрондоо тунхаглаж загалмаан гэрчүүд болон амьдрахад та биднэр туслаарай. Эзэн Есүсийн нэрээр амьдсан Есүс. Амен.